Өчигмийн төргийн үзэгчтэй соёл эрдэнэ хөтөлбөр эхлэж байна. Хүн төрөлхтөнд гигэн оюун бодол мэдрэмжийг төрүүлдэг тэр зүйл бол урлаг юм. Өнөөдрийн соёл эрдэнэ хөтөлбөрөөр бид танд урлагийн гайхамшигыг мэдрүүлэх болно. Ингээд хөтөлбөрөө та бүхэндээ 2012 онд анх үзэгчд хүрсэн Ромео Жулиетэ мюзиклийн Ромеогийн дууг жүжигчин Мөнхөд хүрэх болно. Найз нөхөд минь ахын дүүс минь насан багаас үерхэж тассан нүмер нөлөг анд нөхөд минь нүмрэх аюул үхлийг мэднүү үхнийг үл томсорлох та нар бүр маргаашигч үл тоон инэ орзалуухан Ромео би өнөөдөр дэлгэх нэг нууц бай Аж бай сүрхийний өдөр ирж сүнсийг минь царцаагаад сэтгэлийг минь салхинд хийсгэн урвуулах вэ гэхээс аж бай маргааш бүхэн зогсож гайхамшиг дарахгүй гэхээс мартагдсан аялгуу үндийхүй бурхан мэн найз нөхөд ахын дүүс мэн нандин хүсэлжиг үртандууд хүний зүрх сэтгэл ланин чухал хүлээж би муухай ганцаар чин зүрх идгал зурал зилмиг залуунаас оргисон хаяж гисэн та бүхэн мэн харухлын тухай үгийг минь сонс аж бай хоч миний өдөр ирж сүнсийг минь царцаахаас сэтгэлийг минь салхинд хийсгэн урвуулах вэ гэхээс аж бай атахор судан ритмин хэлний тэнгэр та бидний бүт нэргэж усхон зүнг тайлах вэ мартагдсан аялгуу үндийхүй бурхан Улсын драма Эрдэмийн театрын дуучин жүжигчин Мөнхөд баярлалаа. За үргэлжлүүлээд бид та бүхэнд ярилцлагыг хүргэх гэж байна. За урилга хулаа авч студид Улсын драма Эрдэмийн театрын захирал төрийн шагналт урлагийн гав сэтгэлтэн Наранбаатар өргөдөө ирсэн байна. За энэ үдшимэнд баярлалаа. Та хоёрт бас энэ соёлтой үдшимэндийг хүргье. Драмын урлагийг Монгол түмэндээ мэдрүүлж байсан. Энэ өргөн их байгууллага одоо ер нь бодлогын төвшөнд ямар уран бүтээлүүдийг тайзнаа амьлуулж хүмүүсийн хүртэл болгож байна. Ер нь тайзанд амьлж байгаа бүтээл өөрөө үзэгчдэд арт түмний бодолд хүрж байх хэвээр түүд тэдгээр хүмүүсийн амьдралтай их ойр ээжээс хүрдэг юм уу гэж ойлгоод байгаа шүү дээ. Театр бол өөрөө амьдралын үннийг уран сайхны боловсруулалтанд оруулаад уран сэтгэмжээр тэтгээд үзэгчдэнд хүргэж байгаа шүү дээ. За энэ утгаараа бол арт түмнийхээ оюуны хөтч нь байх ёстой гэсэн утга бол байдаг. Нөгөө тал дээр 1931 онд байгуулагдсан энэ театр энэ жил 95 жилийн түүхийг ардаа орхиж байна.
Нэг ёсны мэрэгжлийн урлагийн байгууллага гэдэг ууган байгууллага хамгийн өндөр настай эцэг байгууллага гэж байна. Энэ хугацаанд бол одоо ингээд 500-аас 600 гаруй одоо уран бүтээлүүдийг үзэгч төвний хүртэл болгосон байна. Манай байгууллага бол маш их олон авьяаслаг найруулагч нар, эрдэмтэн судлаач, уран бүтээлчдийн ур ухаан дээр олон жилийнхээ замлыг бий болгосон. Нэг ёсны би шулууг гэдэг уламжлал театр. Энэ уламжлал театр дээр нэмэх нь шин цагийн уран бүтээлчдийн шинэлэг санааг оруулсан шинжилэл гэсэн утгатай уламжлал дээр нэмэх шинжил гэсэн тактикаар бид нар цаашдаа юу. Тэрнээс бол манай зарим хүмүүс буруу ойлгоод энд ингээ гоо шин сони юм хийж болдгоо юм уу гэх. Манайх бол лаборатори театр биш. Бокс театр гэсэн үг шүү дээ. Янз бүрийн юм туршиж хийдэг. Энэ бол уламжлал. Нэг ёсны өмнөх цаг үеийн тэр алтан үеийнхний баримталж ирсэн зарчмыг бид барих хэрэгтэй. Нөгөө тал дээр та нар үндэстэн дээрээ бариад үз. Монгол үндэстэн гин шинчлэгдэж болохгүй. Энэ бол түүхэн үндэстэн. 3000 жилийн тэртех түүхтэй. Баримталж ирсэн зарчимтай, уламжлалтай, дээгтэй. Энийг огтөрчилж. Энийг тухайн цаг үеийн хэлбэр зөв нийцүүлж шинжилж болно. Шинжлэхдээ суурин заавалжгүй уламжлал. Ингээд цаашаа явах хэвэл огтоосоо ингээд гинт эргүүлчдэг юм биш байхгүй. Уран бүтээлийн сонголтын дээр гэх юм бол бид бол хамгийн түрүүнд бол үндэсний бүтээлүүдэд нэг номерт тавьдаг. Яагаад гэвэл оюуны тусгаар тогтнолын хамгийн нэгдүгээр бичигдэх гол юм бол хэлний дархлааны асуудал. Тэнд гудамжны ямар нэгэн ёхтолсон жаргон, элдв янзын үг огт байхгүй. Энд илүү их монгол хэлний яруу тансаг үг хэллэг тайзан дээр хэлэгдэх ёстой гэж үзнэ. Тэгээ нэг ёсны хэлний манаанд бол улсын дараамын эрдэмтэн театрын уран бүтээлчнэр бол мөнхийн хэлний манаанд зогсно гэдэг шиг байх ёстой гэж. Тийм учраас үндэсний бүтээлүүдэд бид нар чухалчилдаг. Жанцнар руу бас хэлсэн байдаг л та. Монгол ардын уртын дуу хүртэл сонгодог бүтээлчтэй гэдэг. Дэлхийн хаан шавьдсан бүх хүн ингээл шар ус носоол зүрхэн ингэж догтлол хүлээж авдаг гэдэг. Тэгэхээр энэ бол сонгодог бол яа харахгүй гэж нэрлэнэ гэдэг. Тэгээ үндэсний сонгодог гэж бид нарт бас тодорхойлох ёстой. Тэр яг тэр уртын дууны урлаг дээр бол одоо уртын дуу бол үндэсний сонгодог юм. Манай дээр гэх чинь нацаг доржийн бүтээл бол өөр үндэсний сонгодог шүү дээ. онд за 1906 онд төрсөн 31 онд хэдтэй байх юм? 25 та тийм үү? 25 настай залуу. Тэр үед сансар түн нисээгүй. 61 онд Юрий Гагарин нисэхээс өмнө. Яг одоо хиймэл дагуул гарцсан. Ингээд дэлхийгээ бид нар толдож харж чадчихэв. Тэр дундаа Монголоо толдож харж гүгэлдэж чадчихэв тийм үгүй. Тэгэхэд тэр хүн яг сансрын хиймэл дагуулаас харж байгаа юм шиг Монгол орныг харж чадсан шүү. Огторгойд байгаа юм шиг. Огторгуугаас ингээ харж байгаа юм шиг. Хинтий хангаа саяны өндөр сайхан. Тэр чи харахтай хэцүү шүү. Тэгж тэр хүн боломж нь явах уу, техник юм боломж юу. Хоёрдугаар од гэж шүлгийг бичсэн. За Есенингийн би од шүлгийг бас уншиж үзлээ. Манай нацаг дорж байгаа шал ондоо юм. Тэгэхэд нацаг доржийн од шүлэгний гол одоо мессеж нь юу гэхээр олих газраас гялалцсан харагдагч өнгөт одоо хязгаар гөхтргэн дунд зугаалагч удаан очоо нартэгтэнзийг толтон бага ангар гарга бид чамтай танилцахыг хэдийнээс хүслээ. Марс одоо гэж байна. Танаа тэнд одоо ингээ хүн амьдарч байна.
янаг дурлалын асуудал хэр байна вэ гэдэг. Гэтэл тэр үед эрдэмтэн судлаач нар, окторгүй астроном судлаач нар Марс буюу ангар гариг дээр хүн амьдрах боломжийг нээгүйсэн. Тэр чи 90-ад оны сүүлээр гарч ирсэн том яллаа байхгүй юу? Яаж тэр бархсууд гэдээ яг хэлчих болоогүй те? Санчирч юм уу? Тэгэхэд тэр Марс одоо гэдэг тэр Марс дээр хүн амьдрах боломж байна, агаар байна гэдэг асуудлыг яаж мэдсэн ч гэдэг юм уу? Нөгөө тал дээр би 3 жишээн дээр л ярив. Өчнөө юм байгаа. Учиртай 3 гэж. Юунд нь нансалмаа, хорлмоо. За балган бол дайвар. За юндэн гөөгөө гэд ардын домог бас сэтгүүлсэн тийм ээ. Та нар тэр дууг мэдэн домгийн шүү. Даннагара алхаад. Энэ бол яг дорны Ромео Жюльет байхгүй. 1691 онд одоо Вильям Шекспир Ромео Жюльеттэй жүжигийг бичиж яхад энд нацагдорж учиртай 3 толгой гэдэг ингээд гайхалтай сайхан дуулалт жүжигийг гард хөмтөвлөдсөн. Яг одоогоор магадгүй тайзнаас буугаагүй үзэгчдийн ямагт таашаалт хүрж идэг бүтээл гэвэл та бас юуг дурдах бол? Үзэгчдийн хамгийн хэрэлтэй жүжиг бол Анна Каренина гэдэг. Лев Толстой. За Анна Каренина жүжигийг үзье гэсэн хүмүүс байна. Одоо сүүлийн үед бол залуучуудаас айгүй их хэрэлтэйг бид нар одоо дахиад шинжилгээ найруулганд оруулах чинь. Ромео Жюльетийг одоо ингээд тавиач. Танаа одоо өмнөх Ромео Жюльеттэй бол одоо манай шинэ баяр дүлгөөнгөө тоглож байна. Тэгээ одоо байгалийн залуучуудаар тавиад манай анх цул гээд Жюльеттэй тоглож байгаа хүн байна. Тэгээ шинээр учрал гээд мөнх учрал гээд Ромео болж байна. Ингээд энийг бас дахиж үзэгчтэй хүртэл болохоор бэлдэж байна. Жүжиг бол дотор их олон төрөл янз байна шүү дээ. Үзэгчд хүрж байгаа хэлбэрээс хамаарат. Зарим нь кино уран бүтээл маягаар хөрчиж байна. Зарим телевизээр үзээд жүжиг харж байна. Тэл жүжиг гэж байна. Драмын жүжиг гэж байна. Энэ хоорондын ялгаа онцлог та бас хэлэхгүй юу? Тэр дундаа одоо манай тэл жүжигийн Монголын үндэсний олон нийтийн телевизэд гарч байсан. Яг алтан үеийн оргил үе гэж хэлж болно. 80 90-ад оны үед тэр жүжигүүдийг яг энэ телевизийн энэ студид ирээд амьлуулж ирсэн уран бүтээлч нар бол ихэнх нь Улсын драма Эрдэнэ театрын уран бүтээлч нар байдаг. Хамгийн гоё урлаг юм. 20 дугаар зуунд. Тэл зохиомж, тэл жүжиг гэх. Нэг осны тэр тайзны бүтээлийг нэг орчинд юу гаргаж ирсэн. Камерын тааруулаад. Гэхдээ театралны шийдэлттэй гэр. Кино, театр хоёрын ингээд нарийн яриулыг голоор хийж байгаа үз. Завсарт нь оруулж байгаа үз. Камертай дүрслийн талын юм чухалж байна. Яг тайз декорэшн засаад жүжигийн формат яваад байдаг. За энэ хоёрыг хослуулахыг бол би тэл жүжиг юм байна гэж. Камер өөрөө маш их таталттай, саунд татлах микрофон гэдэг. Тэр нь тааруулна. Илүү их энгийн байх тал руугаа хандуулна. Гэвчиг нөгөө үндсэн дүрээ бодох хэрэгтэй болно. Группний очиход ямар үнэлгээ хийн агас ирээдний яваад гэдэг бүх юм чинь яг кино формат руу орно. Гэхдээ тэлээ гэдэг утгаа бас байна. За энэ бол би зүгээр товчхон дэлхий тэгж харж байна. За кино урлаг бол өөрөө цэвэр одоо монтажны урлаг. Дүрслэл дээр суурилсан монтажны урлаг. Одоо би энд бас кино сонирхч байгаа кино уран бүтээлчтэй нэг хэлэхэд манайхын яриад би өөрөх үзэл бодлыг хэлж байгаа. Кино гэж чинь нэгдүгээр зохиол гэдэг юм тий. Тэгснэ хоёрдугаар зохиол. Тэгснэ гуравдугаар зохиол гэдэг. Энийг би юу гэж ухаардаг вэ гэхээр киноны нэгдүгээр зохиол гэдэг бол кино тууж байх хэрэгтэй. Бид хоёрыг кинонд авч байгаа юм. Би сценжүүлсэн зохиолт хоёр дэх юм бол хоёр юу ойлгох юу ч ойлгохгүй. Кино тууж яв. Бүх групп. Нэгснээ кино тууч чи яг одоо тууж чин форматн дээр суурьсан мөртлөө киноны хэллэг гэж. Чиний дүр хим багдаа хим байсан юунд дургүй юм. Тэг юуг үзэн яддгийн юуг инэрдгийн ямар тараматай юм мэд бүх юм чинь кино туучин дээр илэрсэн байх хэрэгтэй. Юуны төлөө тэмцэж байгаа эцэстээ те яах ингээд бүх зураглаараа байх хэрэгтэй. Энийг сая кино группийнх уншаад зураач нар, оператор, мейкап хэрхэн өөрчлөгдөж байгаа. Энэ бүгдийг тооцдог кино туужаар ингээд амьсгалах хэрэгтэй. Тэгжээд зохиолынхоо гүв гүнзгий рүү одоо тэр гүн рүү н орчих. За хоёр дахь зохиолыг бидний хамгийн сайн мэддэг нэг. За нэг нормал киноныг 100-аас 120 сцен байдаг баг. Тэг сценжүүлсэн. Эн чинь бидний кино группийн ажиллах аргачлалын хялбарчилсан төлөвлөгөө байхгүй юу? Тэн дээр юу гэж дгүү нэгдүгээр сцен дотор
Балдангийн гэр. Гаднаас Гамбат хаалга тогш орж ирнэ. Та яагаад над дээр ирсэнгүй вэ? Өвөө. Дугуусуун. Чимээгүй цонхон дээр очисноо, тамхиа асааснаа би чамайг зайл гэж хэлж гин гэдэг. Яагаад гэж хэлж байгаа юм. Тэнд эцсийн жүүлсэн зохиол төр байхгүй шүү дээ. Бичих шаардлагагүй байхгүй. Яг л ажиллах хэлбэрчилсэн төлөвлөгөө учраас. Нөгөө кино тууж дээр чинь яагаад тэр үгийг хэлгүүлсэн, тэр хүүдээ яагаад гомцсон бүх юм чинь ингээд зохиолчийн зүгээс ремарк болон монолог болон хүүрнэлэр ингээд илэрсэн байгаа. Тэгэхээр тэр жүжигчин тэнд харахад дотроо өөрийнхөө дүрийг боловсруулах бүх юм тэнд бий болцсон учраас сценжүүлсэн зохиол бол шууд тоглож найруулагч шаардах юм аа шаарддаг. Хоёр дахь зохиол гэж. Гурав дахь зохиол. Найруулагчийн зохиол гэж. Би энэ сценийг ингэж харж байна. Тийм үгүй юу? Би энийг биштэй ингээ пройз хийгээд авна. Ингээ задгана. Гэхдээ надад энэ сцений хамгийн гол юм бол энэ үг л чухал. Тийм учраас би энэ үгийг зөвхөн одоо яаж авна гэдэг аман дээр нь очино. Би энэний ард зөвхөн бүчинийг аяамаа явна гэдэг юм бүх юм нэрлж өр төлөвсөн баг. Зураачийн энэний ард нэг юм неизвестный гэдэг зураг байна тий. Тэгээ хамгийн сүүл тэр зурган дээр очиж палаан дуусан ч гэдэг юм. Найруулагч өөрийнхөө одоо тэр сценийг ингээд зохиомж гаргасан. Тэр гаргасан зохиолыг нь сая оператор харснаа нөгөө сториборд хийх хэрэгтэй. Скотер гэх. Тэгвэл таны энийг ингүүл илүү их техник талаас уран болох нэ. За ингэсэн зохиолыг би 3 дахь зохиол гэж. Юу нэг санагдаж байна. Тийм баг уу? Тэрнээс биш зохиол сайн байхын тухай бүгд л мэдчихэж байгаа шүү дээ. Гэхдээ сайн байх ёстой гэдэг л. Яг ямар байх ёстой вэ? Тийм ямар байх ёстой юм бэ гэхээр ийм аргачлалаа бид нар мэдчих юм бол зохиол гэдэг чинь ийм утга учиртай байна гэж ойлгох болов гэж Наранбаатар гэдэг нэг хүн тайлбарлаад байгаа. Тэгвэл тэр зохиолыг бичиж байгаа зохиолч хүн биш үү? Одоо бидний сайн мэдхээр Багуул лавгсрангуй байна. За гүр базаргай байна. Эдгээр хүмүүсийн тэр гайхалтай бүтээлүүдийг үзэх хүн болгон бол зүрх сэтгэл нь хөглөгдөж яадаг. Одоо үүнтэй энэ зэрэгцгүйч эсвэл дөхөж оцохойч хэмжээний тийм зохиолч нар хэр их байна. Ер нь доороосоо төрөн гарч ирж байгаа шинэ залуу үеийн залуучууд хэр байгаа бол гэдэг. Монгол хүн зөв ярьж зөв бичих дүрмийн асуудал бол хамгийн түрүүнд зохион бичлэгээр эхэлж байгаа. Зохиогод бичнэ гэсэн үг шүү дээ тий. Тэгжээснэ багшныхын тий. Чи энийг ойртуулахын тулд чи ингээд 100 болсон амралтынхаа тухай биччихээ гэдэг. За тэрийг сайжруулахын тулд ахлах ангид ороод ирэхээр найруулан бичлэх гэж. За жоохон найруулах тал тэр багш нь зааж өгнө уран зохиолын багш. За тэгээд оюутан болоод тэрний эсээ бичүүлж байгаа. Эссэн тэрхний охин гэдэг нэр шиг. Нэг юм шаналаад нь штэ. Одоо нэг юм арай ондоо уддаг болж штэ ингээд. Үзэл санаагаа илэрхийлэх гээд ядаад нь штэ. Үгүй ийм байгаасаа тэгмээр байна гэсэн нэг юм ард гарч ирж штэ. За ингээ эсээ бичдэг. Тэрний дараа нь яах нь өгүүлэг бичдэг. За өгүүлгэн дотор 1-р биенээс нэг бичиж байна. Өөрийнхөө зүгээс. 2-р биенээс хөндлөнгөөс бичиж болно. Бүр 3-р биенээс бичиж болно. За ингээд сайжирдэхээр тууж. За тэгээд явж байгаа дараа маань бүхэл бүтэн нийгмийн цаг үеийг хамарсан тийм ээ. Бүхэл бүтэн одоо нэг 60-ыг хамарсан тэнд баян хоосон одоо бүх нийгмийг армаач өөрөө хамтж байгаа шүү дээ. За энэний хамгийн хэцүү төрөл нь жүжигийн зохиол. Тэр болгон утга зохиолчид жүжигийн зохиол руу хандж чаддаг. Яг бол маш хэцүү төрөл. Яг бол үгийн урнаар бичилдэг учраас энэ өөрөө маш их төвөгт. Би өөрөө оюутан байхдаа төрийн сойрхолд соёлын гавьяа зүтгэлтэн Дармын Батбаяр багшийн шабэс хичээл манай жүжигийн зохиолын үндэс. Багш маань хэлэхдээ жүжигийн зохиол бол 4 зүйл дээр тогтноо. Хамгийн түрүүнд идея буюу санаа. Энд чи явж байгаа хэлэх санаа бол чи юунд имзэглээд байгаагаа эхлээ олго. Гогцоонаа. Тий, ингээд чи юуг хэлэх гээд те. Тэр имзэглэл чинь аягүй чухал. Чи тэрэнд ингээд шатж байна уу? Өвдөж байна уу? Дараа нь сүжет энийг ингээ үйлдэлд оруулна. Структур хийнэ гэсэн үйлдэл. Сүжет хийнэ гэдэг чинь. Ингээд тэгин дараа нь ингээ уулан дээрээс үсэг. Дараа нь энэ дээр чи диалог. Энэ хамгийн хэцүү. Чимгээгээс ямар үг гарах. Чимгээ яг ингэж хэлэх нь зөв. Тэр дүрийн үзэл санаа гаргаж ирэх. Диалог буюу харилцаа. За дөрөвдүгüрт нь бол дүр. Дүр буюу характер нус гэж. Зан ааш авир буюу түүний онцлог. Зүгээр чимгээ яваад байхгүй нь тэр хүний зан ааш мараал гарч явах хэрэгтэй. Энэ ингээд дөрүүлээ зогсож сая жүжигийн зохиолын үндсэн суурь болно гэж. Тэгэхээр бас их төвхт. Тэгэхээр ихэнхдээ жүжиг өөрөө нэг орон зайд нэг тодорхой 24 цаг. Одоо ингэж сонгодог зохиол гэж юу гэлдэм бэ гэхээр нэг орон зайд 72 цагийн дотор үйл явдлуулж үл энийг сонгодог гинэ гэдэг нэг аргумент байгаа.
Яг энд ихэнхдээ төхүүлэх гэж үздэг. Гэхдээ тэрэнд бас багтаж чад. Гэхдээ нэг орон зайд хий. Хэрвээ энд ингэж багтаж хийж байгаа бүтээл болвол өөрөө сонгодог шин чанарыг агуулж байна. Тэхийн тулд зохиолчоос маш их юм шаардж байгаа. Тэр орон зайд бүх юмдыг авчрах, тэнд текстээр өнгөрснийг авчрах, монолог гэдэг жүжигчний тэр сэтгэлийн хүүрнэлээр юуг авчрах вэ? Одоо киногоор флашбэк мэг ингээ бүх юмнуудыг авчирдаг байх нь шүү дээ. Энэ хэцүү төрөл рүү олон хүн орсон, зарим нь хүлээн зөвшөөрөгдсөн. Найруулагчийн харах өнцөг, найруулагч хүнд байх ёстой хамгийн гол мөн чанарыг юу гэж бодож байна? Би нэг л юм хэлээ энэ дэр товчхон цаг барихгүй тул. Бусдын харж чаддгүй зүйлийг харж чадах. Өвдөлттэй байх хэрэгтэй. Нэгсний энэ махан нүдээр биш, энэ мэлмэгээр харж чадах. Энэ дэр мэлмэгээр харж чадах тэр өвдсийг хэлж байгаа. Тэгээд би энэ дэр бас товчгоо яриул их удаан цаг бол. Ямар найруулагч сайн одоо юм хүн чанар ойлгож байна. Хүнлэг сэтгэлийг хамгийн гол суурайн болгож чадаж байгаа найруулагчаас гэгээлэг зүм бэлгэн хүртэл гэгийн тийм бүтээл гарна. Сайн бүтээл нийгэмдээ маш сайн одоо эерэг хандлага үзүүлнэ. Шинэ бунтаргуун гэрэл жамжаагүй юм гэх кино. Зүгээр л энэ инженерийн тухай гардаг. Бүр одоо энэ шахмал төсний чинь тухай. Яагаад хүн ингэж ажил амьдралын төлөө ингэж хүний амьдралын утга учир бол одоо энэ бүтээлч байх юм аа. Ямар нэгэн бүтээх систем гэдэг тэр кино харуулж байна. Тостой инженер, тоотой инженер ч гэдэг юу ижүүлээ гар. Тэгэхдээ тэнд аюу гоё. Тэгж явхад хүний амьдралын утга учирсан хайр дурлалтайгаа учирна. Эргээд тэр амьдралын галт тэрэг нь тийм сайхан дуугаар тэг хангалуун дуугаар яваад ирээдүйдээ хүнд нэг юм итгэл үнэмшил төрүүлээд дуусна. Ийм юм хэрэгтэй шүү дээ. Бид нар ягараа дандаа ингээл нэг улс төрчдийн одоо зөвхөн юм бол нэг юм төсөв ярьсан, тендер ярьсан. Энэ сантехникчийн тухай яг кино хийхгүй. Энэ чи сайхан мэрэгч. Хэрэв энэ хүмүүс байхгүй бол энэ парча хагараад мэдхгүй энэ бидний тав тухх бүх байдал эсвэл хөлдөн шүү дээ. Гарахгүй. Зүгээр л нэг юм зангай зүс хүмүүс л одоо кино бүхэн тэрх юм шүү дээ. Нэг юм цүнх ирсэн. Тэгэл тамхи цуугаал тэр тендерийг гэлэн. Зай боллоо шүү дээ. Болооч. Тэгэл кино бүхэн дээр одоо Певский чинь бүр одоо замбраг үлж байна. Ингийн кино хийх юм. Ингийн ядартлаа мөнгө олох гэж кино хийх юм. Эн чинь ингээд цаашдаа энэ хил ярианы чинь нөгөө тусгаар тогтнолын асуудал төр чинь аюул занал болно шүү дээ. Би одоо хоёрт нэг юм хэлэхөө. Монгол 120 мянган үгсийн сантай. Одоо бид нэр 3 мянган үгсийн сан дотор ярьж байгаа шүү. 120-оос 3 мянга гасчих. 117 мянга. Үг сох байхгүй шүү. Эн чинь аюул одоо эн чинь аюултай шүү. Бид нар бодох цаг болцсон байгаа. За маш их баярлалаа. За. Ингээ яриад байвал маш олон өргөн сэдвийн хүрээнд бид хэлж болох нь. Урилга хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөр уран бүтээл бүхэнд нь их сайхан амжилтыг хүсье. За баярлалаа. Манайг одоо удахгүй бурхан багшийн тухай бүтээл хийж байгаа. Одоо ингээ зохиолын хөгжүүлэлтэн дээр явж байна. Өнөө цагт одоо ингээ 2500 жил энэ хүн төрлөختний оюун санаанд зөв эергээр хүнлэг байхын тухай, амьтналаг байх гэж юу тухай, хүний мөн чанарын тухай, оршихуйн тухай, зөвхөн энэ насны оршихуй биш, дараагийн насны оршихуй ч гэдэг юм одоо энэ маш сонирхолтой энэ онол сургаалыг хүн төрлөختөнд үлдээсэн тэр гэгэрл гэж юу юм, гигэм байх гэж юу юм, зовлон юунаас эхэлдэг, зовлонгийн үнний тухай ингээд бүх юм гэсэн энэ хүний тухай бүтээлийг манай театр хийж эхэлж байна. Орчин цагийн урлагийн хил хийцлэлээр үзэгч төмөдөө өргөж байгаа. Тэгээ энэ удахгүй энэ бүтээлээрээ бас ирэх 2027 онд үзэгч төмөдөөгээ залгана гэж бодож байгаа. За яхаарахгүй урлаг бол арт түмний бодол сэтгэлийг чиглүүлж байдаг алтан гац мэт гялалцаж байдаг ийм гайхалтай зүйл юм аа. Танай хамт олонд баярлалаа. Баярлалаа. За энэ хэсгээрээ бид эцсийн тушаал жүжигийн дог хөрөх болон хулаав сонсцгоо.
гүйцэж чадаагүй юмсан язалтын мөртөж чамайгаа ирнэгээ ямгийн гугаа дуулж сууна амьдрал нөхөрсөн амраг миний хөө дэжи За тэртээ 1992 онд зохиогдож байсан эцсийн тушаал жүжигийн дууг Бэлэн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлч дуучин Отгон Жаргал та бүхэнд хүргэлээ. За сайн байцгаана уу. За бидний урилгыг хүлээн авч студид сэтгүүлж зохиолч олон сайхан тэл жүжигийг за бидэнд үзүүлсэн. Эргэн харахаар дурсамжин зүрхэнд мөнхөрсөн тэр олон сайхан жүжиг бидэнд бэлгэлсэн. За найруулагч соёлын гавьсдгэлтэн Жаргал болон Наран Жаргал өргөдөө ирсэн байна. Тэгэхээр эцсийн тушаал жүжигийн дууг сонсоход хамгийн түрүүнд ямар дурсамж сэтэрч байна. Магадгүй энэ тэл жүжиг гэдэг чинь өөрөө их онцлогтой дэлгэцийн уран бүтээлээр дамжуулаад энэ жүжигийн урлагийг түмэн олондоо хүргэнэ гэдэг чинь цаанаа маш утга агуулгатай зүйл гэдэг шүү дээ. Яг го манай эцсийн тушаал гэж жүжиг бол нөгөө дурсан сэрэхээр хамгийн түрүүнд биш дээ ингээд одоо манай Мэлмэн студ гээд нэр орж ирж байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр 1969 онд Монголын зурагт радио гэж байхад биш тийм ээ хамгийн анхных нь эхлэл тавигдсан. За тэгээд тэр эхлэлийг бол тавьсан хүн нь бол одоо манай найруулагч Туван Жуга Шит руугаа гэж хоёр мундаг хүн бий л дээ. Тэгээ манай хамгийн анхны телевизийн жүжиг бол штэ Монголын нэгэн Катюша гэдэг манай удуулгаа өгүүлэлгээр сүүн цагаан сэтгэл гэж богино хэмжээний жүжиг манай Туван Жуга тавьсан байхгүй юу? Дараагаар нь штэ бүрэн хэмжээний анхны Яргуу гэдэг жүжиг нь манай Шит руугаа тавьсан. За тэгээд телевизийн жүжиг 3 төрлийн байдгийг. Нэг нь болохоор яг өөрийн бүтээл байгаа байхгүй юу?
Монгол телевизүүд буюу Монголын зурагт радио бол байна шүү дээ, тийм ээ. Театрын жүжигийг биш дээ дамжуулахаас ихсэн. За тэгэхээр бид нар өөрсдийнхөө бүтээлийг хийн. Дээрээс нь шүү дээ театрын жүжигийг биш дээ, тийм ээ. Тайзан дээрээс нь ингээ шууд бичин. За дээрээс нь шүү дээ бид студид төр тайзан засаад ингээ хийчдэг юм ерөнхий 3 төрлөөр ингээ хийжсэн. Тэгээд ерөнхийдөө манай энэ телевизийн жүжиг бол өөр өөрийн чиглэлээр ингээ төгжсөн төвхтэй байхгүй юу? Яг энэ тэл жүжиг гэдэг энэ өргөн агуулгатай зүйлийн онцлог нь өөрөө юу байдгийг? Жүжигийн онцлог гэх юм бол зөндөл юм ярьж болно л доо. 80-ад оноос 90 он хүртэлх бар 10 жил бол үндэсний телевизийн жүжигийн гэр нь бараг л оргил үе. Тэр үед бол маш их олон жүжиг хийдэг байсан. Техникийн боломж нь бол бас эхний үедээ бас тийм сайн байгаагүй. Жишээлбэл миний анхны жүжиг амьдралын анхны хонх гэдэг жүжигийг одоо хийхэд бол одоо та өргөжийн камер байхгүй байсан, зөвхөн 16 мм кино одоо студийн явуул станц гэдэг байсан л та. Энэ 3 техникийг гурвангийн ашиглаж байж одоо нэг жүжиг гаргах шийдэг. Ингээд бид дурсамжийнхаа хичээлийг дууслаа. Бидэнд дурсамжийн хичээл заасан цэцгээ багштай ангийнхаа нийт сурагчдын өмнөөс баяр талархлаа илэрхийлье. Тэгээд би анхны амьдралын анхны хонх жүжигээ хийчихэд уран сайхны зөвлөл төр чи их хатуу байлаа. Өрөөнд ингээд юу дарга өрөөнд ингээд орсон чинь бүх дарга нар ингээд суудсан, уран сайхны зөвлөлийнхэнтэй суудсан. Би орохдоо за энэ жүжиг маань киноч биш, жүжигч биш. Нэг ийм л бадтай хийчихлээ гэж удаад айгаад л яваад авахгүй. Тэгсэн чинь уран сайхны удирдагч нэм даваа гэсэн. Орж ирээд яхаа сууж жижигхэн тухай яриад за баяр хүргэе. Чи ерөөсөө энэ чинь баг уран сайхны кино болцсон байна штэ. Тэгээд дотор онгойж илаа. Тэрвэл техникээс хамаарат яаж хоёрдугаарт тэр үед бол одоо жижиг хэрэгэл ховц сунараа тэр бол баг байхгүй байсан та телевизэд бол тийм ээ. Тэгээд эхлээд гэрээсээ баг гэрээ нүүлэх нь олгүй юу зөөж тэр янз бүрийн бэрхшээл тохиолддог байсан. Тэгтээ тэр үед залууч байсан хоёрдугаар сэтгэл юм хий гэсэн уран бүтээлэндээ тэр бүх сэтгэлээ өгчихсөн хүн гэдэг чинь тэр чинь одоо зовлон бэрхшээл гэж үздэг мэддэггүй юм байна. Одоо ингээд техник технологи хөгжөөд маш ихээр ингээд боломж нэгтсэн байна шүү дээ. Энэ цаг үед та ингээд харж байгаагаар энэ бүгдийг ашиглаад бүр илүү чанарын өндөр түвшинд энэ тэл жүжиг хийх боломж байна да гэдэг энэ зүйлийг бол байнга л харж байдаг байх гэж бодож байна. Тухайн үеийн бас эргээд уран бүтээлч хүний амьдрал гэдэг маш завгүй байдаг. Бид өнгө харагдж байгаа тэр сайхан зүйлийг хараад л өнгөрчдөг. Тэр ард нь хэдэн шөнө нойргүй хонжоо энэ үндэсний телевизээр яг л өөрийнхөө амьдралын маш урт хугацааг зарцуулсан шүү дээ. Энэ түүхийг бас яриач. Техникийн хөгжил одоо шал өөр болцсон л доо. Шийдвэр одоо компьютер гарч ирснээс бүр шал өөр юм л бараг хомсол болж байна, тийм үү? Хусгал болж байна. Камерууд гэрэл мэдрэх чадвар хамаагүй сайн болцсон. Тэр үед чил хичнээн 1000-ын гэрэл 500-ын гэрэл тэр чинь хэд хэдэн талаас нь тавиад байхад л гэрэл нь дутах гээд байдаг гэсэн байхгүй. Тэгтээ зэрэг одоо бол бараг харахгүй шахуу. Жохон гэрэл байж хат л одоо тэгээд дөрс чинь авчиж штэ. Тэгт микрофон гэж юу? Бараг дэрэгдэн хэд хэдэн микрофон авчиад байхад дөдий тэр чинь бараг хашгирд нэлээд тод хэлж чинь нэг дууг чинь авч авна. Одоо ерөөсөд тэр холоос ярихад ялаас нэгтэл бараг дууг авчиж шүү тийм ээ. Жүжигчин тоглох, мюзикэн тавих, мюзикэн кадрыг өргөхөд энэ тэр бол дээрээс тэр бүх юм чинь техниктэй хамаартай чөлөөтэй болгож байгаа. Жүжигчин хүртэл чөлөөтэй юм, чөлөөтэй үйлдэлүүдээ хийн. Хуучин бол бидний үед тийм байгаагүй. За эндээс энэ хүртэл явна шүү.
За тэгвэл дуу чинь сонсохдохгүй. За тэндээс тэр хүртэл явж байгаа бол дүрс чинь харахгүй гэрлээс гараа явчих ш. Гэх мэт Барилмал бүх юм ийм хүлээтэй байлаа л да. Телевизэд ингээд студид ингээд тай засаад ингээд тоглохоор зэрэг тэр үедээ уран сайхны одоо илэрхийллийн тэр боломж нь театрынхаас хамаагүй илүү болчихж байгаа байхгүй юу. Телевиз чи өөрөө бат кинотой адилхан төрсний хэлний урлаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ийм телевизэд тоглож байгаа жүжигчин гэдэг бол хоснол ийм чадвартай одоо тийм жүжигчд байна л да. Тэгэхээр манайх ямар өөрийн жүжигчин гэж тэр үед байгаагүй учраас мэдээж хэрэг манай одоо театр киноны алдартнууд л ирж тоглодог байсан. За дээрэс нь бол ерөнхийдөө 1900 одоо 69 оноос одоо 70 оны дунд хүртэлх одоо тэр үеийг бол сүүл хүртэлх тэр үеийг бол ерөнхийдөө телетеатр буюу одоо телевизийн жүжиг бид манай уран бүтээлчид бол шүү дээ хамгийн эрэл хайгуул тэмүүллийн одоо тийм үе байсан гэж ингэж хэлж болно. А 70 оны сүүлчээс тэр дунд үед бол ерөөсөө манайхны тэр мөрөөдөл нь ингэж биелж яажсэн эхлэл байгаа байхгүй юу. А тэрнээс 90 он одоо 89 оныг дуус 79 оноос 89 оныг дуустах тэр үеийг бол хөлөө олсон. Өөрсдийн гэсэн одоо нүүр царай дүр төрхтэй одоо ийм урлагийн одоо төрөл ингэж бий болцсон гэдгийг бол гэж ингэж яг хөгжлийнхэн түүхийг бол ингэж авч үзэж болох юм. Яг 80-аас 90 он гэд оргил үеийг та сая ярьж дурдж ин л да. Яг энэ үед та бас өөрийн онцлог уран бүтээлүүдэд тойрож исэн он жилдээд штэ. Гүүр, бэр цэцэг гэх мэтчлэн тий. Таны шилэвэр бүтээлүүд бол бас тухайн цаг үед төрж байсан. Энэ зохиолын онцлог тухайн цаг үе бол маш цензуртэй цаг үе байлаа штэ. Тэр үед энэ зохиол төрөлийг яаж батлуулдаг байсан, үг хэллэгэн дээр нь яаж анхаардаг байсан гэх мэтчлэн энэ тухай бас яриад. Хамгийн эхлээд бид нар бүх зохиолоо штэ тийм ээ өөрийнхөө уран сайхны зүйлээр уншуулж батлуулдаг штэ. За тэрнийхээ дараа тэр галилетэд ингэ заавал уншуулна. Жирийн нэвтрүүлгийг хүртэл бид нар чинь зохиолоо заавал галилетээр уншуулад одоо зурганд гарч болно гэж тамга дарахаар нь зэрэг зургандаа гарна. За тэгээд бэлэн болсныхан дараа дахиад нөгөө галилетаа авчирч үзүүлнэ тийм ээ. За тэгээд үзүүлээд нүүдэл чи одоо эфирт гаргаж болно гэж тамга дарахаар нь эфирт одоо үзүүлдэг тийм л юу байсан байхгүй юу. За тэгэхээр яг уу миний одоо нэг хийсэн ганц хоёр юг бас дурдсанд одоо баярлалаа зөв шидээр гэж хэлэх нь хаашаа. А гэхдээ би нөгөө соёл урлагийн редакцийн хариуцлагатай редактор байхдаа ингээд хүмүүс надаас ингээд асуудна. Таны ер нь амьдралдаа хийсэн одоо хамгийн их юм юу вэ гэхээр би бол нөгөө зохиол их уншсан байхгүй. Жүжигэн зохиол жил бүхэн жүжигэн зохиолын уралдаан зарладаг. За тэгж жагаад нэг өдөр би өөрөө нэг зохиол бичмээр санагдаад нөгөөдхөө бичээд уран сайхны зүйл рүү өчлөө. За бараг 2-3 хоног нойргоо чи яах вэ? Тэгсэн чи батлагдцсан. Тэгээд манай Жамтал гэж хараа шог зураач найруулагч айгүй мундаг хүн байсан. Тэр мэн аваад миний баавгатай чихэр гэдэг одоо тэр бол 10 жилийн хүүхдүүдээ юу. Тэрийг сүүлчийн уйдрал гэж нэртэй. Одоо тийм юу болгож анх ингээд тавьсан. Гүүрийн хувьд бол манай инх чаргал танд зохиол байна гэсэн. Тэгээ надад нэг зохиол байгаа гэд. Чи би уншиж болох уу гэхээр ингээ өгсөн чинь. Тэгсэн чинь тэн дээр Жаданбаа гэдэг нэг юу гардаг байхгүй юу? Тэгсэн чинь та энэ Жаданбаага хитэр хийх яллаад байна. Тэг ингэж болохгүй штэ. Та энийхээ хүн гэж хараач гэсэн чи би үгүй та засах уу гэхээр би үгүй гэд хэлээ явчихгүй юу. Тэгсэн нэг өдөр гэртээ суугаад орой хоолоо хийх гэж төмс арилгаж ирсэн чинь нөгөөдөг чинь ингэ сэртгээд болохоор нэрээ тийм биш тэгээд нөгөөдхөө ингэ засаад тэгээ буцаагаад ингэ нэг чаргалтай авчирд гэсэн чи одоо болцсон байна гэд. Би байна. Яасан? Юу болсон? Онц юм болоогүй. Үгүй. Үгүй. Чиний над царайч наач юм байх чинь. Охин маань явцсан. Хаашаа? Аав руугаа. Юу? Ер нь кино жижиг айлын ч гэсэн ерөөсөө зохиол гол л доо. Энэ зохиол, нэгдүгээр зохиол, хоёрдугаар зохиол, гуравдугаар зохиол гэдэг шиг тийм. Ерөөсөө зохиол юм байна тийм. Жаргал найруулагчийн хувьд одоо гэрний санаанаас нь гарахгүй энэ тэл жүжиг бүтээж яхад ийм их хүч хөдөлмөр зарж иж үлээ гэд дурсаж санах бүтээлүүдээсээ та бас нэг сайхан дурсаад яриач.
бүтээл хийдэг гэдэг бол ерөөсөө бүгдэнд нь л одоо хүч чармаал гарна шүү дээ, тийм ээ. Найруулагч хамаарахгүй юм гэж ерөөсөө байхгүй. Бүх юм хамаарна. Тэр бүгдийг цогцоолгодог хүн найруулагч, тийм ээ. Жишээл одоо миний юугаар бол эдрэ жижиг байна, таня жижиг байна, аниута жижиг бичлэн одоо тийм муу зохиолыг найруулагч сайн болгоод сайн тавьчих юм бол сайхан жижиг болгож болдог. Сайн зохиолыг бас муу болгочих болно. Аниута дээр манай жаргалын одоо эхнэр нь Инхтоя гэд манай жүжигчин тоолсон байхгүй юм. Тэгсэн чинь ингээд эднэр нөгөө юугаа бичээл ингээд байжсэн чинь гинтгэл ингээд жаргалч стоп гэж ингээд орилдог юм байна. Тэр ингээд харсан чинь нөгөө эхнэр дээрээ ирчихэд чи ингэж өмсөлцдөг юм уу? Эхнэр цаг нөгөө эхнэр жүжигчин нөхөр найруулагч бүлтээ ард сууж байгаа учраас шүү дээ. Тэр нэг жоохон санаа зовсон юм уу яасан нөгөө өмсөлцөж нөгөөх нь юм байлаа жүжигчин. Нэгүр нар нэг сайн өмсөлцөхгүй байсан бил үтгсэн чи ингэж өмсөлцдөг юм уу гэдэг нөгөө эхнэрээ ингэж загнаа. Тэгээ нэг өдөр ямар сайтай явжсэн чи манай Дондгмаа гэдэг нэг редактор байсан чинь Мөшө жаргалын би зүгээр үг гэл тэгэн зүгээр яасан гэсэн чинь энэ одоо энэ Улаанбаатар телевиз байгаа тэндээс наашаа явж исэн байна л да. Тэгсэн чинь явж байхдаа Атиас 80-аас гэдэг ингээд явсан гинэ өөрөө өгдөг. Нөгөө тэрний бүр би тэргээр амьдрдаг гэж хэллээ шүү дээ тий. Тэгэхээр зэрэг бүр тэгэж бүр ингээд өөрийнхөө уран бүтээлд ингэж бүр ингээд юу яадаг шингэдэг. За маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч ирээд зочоо морьсон та хоёртаа маш их баярлалаа. Уран бүтээлийн их амжилтыг хүсье. Урт насалж удаан жаргаараа баярлалаа. За би тэгээ эцэс нэг ганц юм хэлчихье. Юу гэхээр соёл эрдэнэ гэдэг нэвтрүүлэг маань биш үү тийм ээ. Өөрөө эрхчил 60 нас хүрнэ. Яагаад тэгэхээр Монголын зурагт радио гэдэг эхлэхэд дээ шүү дээ тийм ээ. Анхных нэвтрүүлгүүдийн нэг нь соёл эрдэнэ байсан байхгүй юу. За тэгээд энэ өчнөн олон жилийн дараа өөрийнхөө бас одоо бэлтгэж хөтэлдэг байсан соёл эрдэнэ гэдэг нэвтрүүлэгтээ өнөөдөр ингээд зочнууд оролцож байгаадаа бол миний маш их сэтгэл хөдлөж байна. За тэгээд та нартаа бас ингээд амжилт хүсье. За маш их баярлалаа. Одоо харин хөтөлбөрөө үргэлжлүүлээд бид та бүхэндээ зах цааны амжилт 3 ертөнцийн аялал жүжигийн дуг хүргэх гэж байна. Зангаараа хайртай бүхнээ гомдоосон би харанхуй оронд унсан би харилцаамаа олсонгүй би анзаарч мэдсэн бүхэн би амьдрах тустай ирдэн байжээ тусны хурава зориулаад хайраар бусдад тусалсан би харанхуй орноос гарсан би харилцаамаа олсон анзаарч мэдсэн бүхэн би амьдрах тустай эрдэм байжээ достиг хураваа да фабике дусни хурава ирдэн дихэ
театр тайз гэдэг бол амьд урлаг. Тэгвэл энэ амьд урлагийг орчин цагт хэрхэн яаж техник технологийн дэвшилттэйгээр хослуулан хөл нийлүүлэн алхаж байгаа тухай бид дараагийн зочдтойгоо ярилцахад бэлэн болсон байна. Студид маань Улсын драма Эрдмийн театрын зохиол, судлаач, шил мэдээллийн ажилтан Баяраа Олон, уран сайхны удирдагч, найруулагч Хишиг Заяа, за мөн залуу жүжигчин Тэмүүлэн нар өргөдөө ирсэн байна. За энэ үдшийн минь сайн байна уу? Үдшийн минь. Өмнөх зочдын хувьд бол бас онцлогтой тийм. Энэ урлагаар дамжуулаад хүмүүс соён гэгэрж байна, олон талын мэдлэгийг авдгаа гэдэг, нийгмийн хөтөж болдог гэдэг зүйлийг ярьсан. За тэгвэл та бүхний хувьд бас нэг өөрөө өөр үнцгийг бидэнд дөнгө аясаг мэдрүүлэх болж байна. Ялангуяа одоо шинээр тавигдах гэж байгаа гэр бүлийн гишүүн бүрт зориулагдж байгаа шинэ жүжигийнхаа тухай бас эхлээд нэг сайхан танилцуулъя. Ер нь бол юу манай үндэсний урлаг маань шинжлэхтэн үргэлж хөгжиж явах хэвээр. Үндэсний урлаг гэдэг маань хөдөлгөөнгүй уламжлал биш, байнга амьд байж ээж Монгол улсын сэтгэлгээ хөгжинэ. Тийм учраас ардын үлгэр домгоо орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлгээнд зориулж шинээр бичих, шинээр судлах, хооронд нь нийлүүлэх гэх мэт ажил үргэлж явах хэрэгтэй гэж боддог л доо. Манайд энэ чиглэлийн судалгаа бол ерөнхийдөө нэлээд хосрогдмол. Ардын үлгэр домгууд маань оригинал хуучин загвараараа байдаг. Тэр нь доторх агуулга нь бол орчин үеийн залуучууд хүүхдүүдийн хэрэгцээг хангахгүй, гэр бүлийнхэнд ойлголцол хөтлөхгүй байгаа гэдэг утгаараа тэгээд энэ ардын үлгэр домгоос сэтүүлсэн бүтээлээ шинжилж ингэж хийя гэсэн агуулгаар зохиолыг нь шинжилсэн байна. Тэгээд царцаа намжил гэдэг бол Монгол хүүхдийн одоо хамгийн зоригтой аяллуудын нэг. Энэ одоо аялалд бол 3 ертөнцийг туруулж байгаа ш. Тэнгэрийн орон, газар дэлхий, харанхуйн орон гэдэг. Тэгээд балчир хүүхэд ийм ертөнц дундуур хөндлөн явж байгаа эвлэхэг аяллыг бол яаж сонирхолтой болгох вэ? Гадны орнууд яаж сонирхолтой болгосон бэ? Бидэнд тэднээс дутуу юм юу вэ гэж харахаар манай аман зохиолд бол тэднээс дутах юм ерөөсөө байхгүй. Уламжлал байх. Хангалттай байгаа. Үүнийг арай бүтээлчээр өөрийн гэсэн жоохон халуун сэтгэлээр задлах, шинээр нээх ажил болж байгаа юм дутагдaltaй. Тэр орон зайн дээр энэ жүжигийг тавихаар одоо шийдээд одоо зохиолыг хийсэн байна. Тэгэхээр зохиолын хувьд бидний мэддэг нөгөө үлгэр домгийн мэршилтэй байгаа дээ шүү дээ. Гэтэл нөгөө тавилтын тухайд гэвэл бас ямар өөр зүйлийг ярих бол магадгүй нөгөө буддист хэв шинжийг агуулсан нөгөө үүлийн үр гэдгийг хүүхэд багчуудад ахуйгаар нь мэдрүүлсэн энэ үлгэр домгийн шинжтэй царцаа намжил бүтээлийг хэрхэн яаж тайзнаа шин дэглэлттэйгээр тавьсан юм бэ? Минут секундээр анхаарал нь сарниж байгаа энэ анхаарлыг барихын тулд найруулгын ямар шийдэл байх вэ гэдэг нь бол илүү технологитойгоо холбож шийдсэн. За найруулгын хувьд бол одоо маш олон элементүүдийг ашигласан байгаа. Жишээ нь одоо график, компьютер графикийн элементүүдээс орж байгаа юм. За Muppet театр буюу хүүхэлдэйн театр. Хүүхэлдэйн театрын элемент нь дотроо бас их олон янз байгаад байгаа. Тэгэхээр одоо тэр хүүхэлдэйн театрын элементүүдээс бас оруулж өгч байгаа юм. За залуу уран бүтээлч хүний хувьд бол хамгийн анхны уран бүтээлийн гараа гэдэг бол хизээж мартагддаггүй бас их дурсамжтай туршлага хөрвүүлсэн энэ юм ажил байдаг. Яг энэ намжлын дүрийн тухайд манай залуу жүжигчин Тэмүүлэн ярихгүй юу? За намжлын дүрд анх сонгогдоход бол одоо маш их хариуцлага. Тэгээ тэрэн дээр нэмдэг нь маш их баяр, баясал, хөөрөл одоо ингэж дотор бодогдчихсэн. Одоо ч гэсэн бодогцоор л байна. Одоо нээх хүртэл тоглоод дууссан ч бодогцоор л байх баг. Би зохиолыг анх уншаад найруулагчтайгаа хамт, партнерлж тоглож байгаа жүжигчдтэйгээ хамт одоо задлж үзээ. Тэр намжлын дүрийг ингээ харахад энэ бол намжлын хувьд би хинбэ гэдэг аялал юм шиг санагдсан миний хувьд. Ойлгож байна уу? Би. Хүн ослооч. Тэнгэрийн орноос ирсэн хүн байна. Тэр би хинбэг намжил тэр олон адал явдлыг туулж явахдаа зүгээр л
би ийм юм байна гэхээсээ илүүтэйгээр шантарч, босож, уунаж, гуниглаж, баярлаж, оодорч, одоо бардамнаж тэр олон сэтгэл зүй юм сүулдий бүр өөрөөсөө хүртэл одоо өөрийгөө хүртэл гайх дээрээ тулж өөртөө тэмцэлтжээж эцэст нь би ямар хүн бэ? Би ямар байх ёстой вэ? Ямар байх нь миний амьдралд бас бусдад ер нь энэ хорвоо дэлхийд миний төрж ингэж байгаа учир маань яг юу вэ гэдгийг ойлгож байгаа. Жин жүжигээс бас сурж байгаа зүйл нь юу вэ гэхээр найруулагч болоод партнерилж тоглож байгаа жүжигчдээсээ бас маш их зүйл сурж байгаа. Тэгэхээр энэ амьд тайзны урлагтай ялангуяа хүүхэд багчуудыг бага ахуй наснаас нь ойр байлгаснаар тэдгээр хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшил, магадгүй сэтгэлгээнд нь ч гэсэндээ бас нэгэн өөр зүйлийг бүрэлдүүлэн бий болгох боломжтой шүү дээ. Театр бол одоо хүн оршин байхын салшгүй нэг гол үндэс. Энэ байхгүй болохоор л хүн өөрөө ёстой жинхэнэ буруу зам руугаа орно. Буруу тишээ явна гэсэн үг. Энэ нь юу вэ гэхээр бид нар театрт очиж тайвширлыг авдаг, ухаарлыг авдаг, алдаа оноогоо хөндлөнгөөс олж хардаг. Хүн өөрийгөө харахгүй байгаа. Өөрийгөө театрын тайзнаас олж хардаг байхгүй юу? Хүүхдийг багаас нь энэ урлагаар хүмүүжүүлснээрээ бид нар өөрсдөө амьдрал дээр хүмүүжүүлж чадахгүй байгаа зүйлээ театраар дамжуулж хүмүүжүүлж байгаа. Тэгээд дээрэс нь энэ дадал зуршлыг бий болгох хэрэгтэй юм байлээ. Бодлогоор одоо саяхан бид нар нэг төрийн дэд албан тушаалтантай бас энэ сэдвийн хүрээнд ярихад тэр хүн бол 10 жилийн хүүхдүүдэд өөрөө захирал байхдаа ингээ бодлогоор ингээ жүжиг үзүүлдэг байсан. Жилдээ нэг удаа бүр заавал манай театрт хамтарч ингээ эцэг эхчүүдэд нь урьдчилан хэлээд ойлгуулад төлөвлөөд ингээд маш амжилттай энэ төслүүд нь 3 4 5 жилийн хугацаанд хэрэгжээд одоо тэр жүжиг үзэж өсөж торинсон хүүхдүүд нь одоо маш том соёлтой театрын үзэгчид болж хувирсан. Яг энэ нийгмийн бодол сэтгэлгээг тэмтэрч, мэдэрч, бичдэг хүний хувьд бас яг энэ үзүүлэлтэд та юу хэлэхсэн бол? Ер нь хүний амьдрал сонголтын цаг хугацаа байхгүй. Амьдралын замаа өөрөө сонгож гин үү, бусдын тусламжтай сонгож гин үү гэдгээр л хүмүүсийн амьдралын чанар ялгардаг юм байна л томчууд ч ба хүүхэд ч. Тэгэхээр сонголт хийх чадвар бол хүний ер нь амьдралыг зурдаг. Түүнийгээ ухамсартайгаар хэрхэн сонгосон бэ гэдэг маань ер нь хүмүүжлийн гол түлхүүр юм шиг байна. Тэгэхээр энэ Царцаа намжил жүжигийн яг гол юугийн зурхтаа үндсэн драмын шугамын зурхтаа би сонголт гэдэг үг ботсон байхгүй. Тэгээд сонголт нь яах вэ гэхээр манай нийгэмд байдаг гол гажууд л юу гэхээр сонголтын эцэгчүүд нь хийчдэг. За чи тэр хэлний сургалтанд суу, тэр хөгжмийн сургалтанд суу гэдэг чинь хүүхдийнхээ зүрх сэтгэлийг сонсдоггүй. Гэхдээ ер нь бол энэ ертөнцид ирэхэл хэрхэн ирэхээ хэнийг ирэхээ бол хүүхэд сонгохгүй. Тэрнээс цааш чарлаж байгаа хүүхдийн эхний чарлаанаас эхлээд сонголтын илэрхийллүүд гарч эхэлдэг. Тэгэхээр энэ жүжигийн гол дүр намжил хүүхэд болохоор өөртөө зөрчилддөг, гадаад орчинтой зөрчилддөг. Хамгийн гол нь зөв сонголт хийж сурах гэж зөрчилддөг. Эцэстээ тэгээд сонголтын үнэн худал дэнсэн дээр очиод сонголт нь зөв байсан эсхийг үзэгчд шүүн, намжил өөрөө шүүхгүй. Тэгэхээр яг энэ рүү л чиглүүлэхийг одоо хичээсэн. Таны хувьд гим зэмээс эхлээд яг энэ пост драм төрлийн уран бүтээл жүжигүүдийг бол хийж исэн. Гол хүн тэгвэл одоо яг хүүхдийн уран бүтээл тал руу энэ чиглэлтэй үлгэр домгийн шинжтэй болоод ирэхлээр тис ондоо зүйл рүү орж эхэлж штэ. Энэ хоорондын бас ялгаа заагийг бидэнд нэг ярьж өгөөч. Ер нь бол тий пост драм дээр бол зохиол биш найруулагчийн шийдэл нэгдүгээр тэдэг онл байдаг. Гэхдээ ер нь бол наан тэр онл байгаа боловч пост драм тусмаа баг одоо тэмүүлэн тусгал авчираа ажилласан мэдэх баг. Пост драм тусмал баг зохиол илүү ач холбогдолтой байдаг л да. Ер нь цаанаас суух тайзны наан харагдахгүй шүү дээ. Цаана байгаа ард байгаа хөдөлмөр дээр. Ер нь бол хүүхэд дүр том хүний дүр гэж тийм ялгаа яг үнийг хэлэхэд зохиолч байдаггүй. Тэр бол тэр хүний дотор урайхаахын хэлдгээр нэг амьдралд олон өхөн гэдэг шиг яг царцаа намжлыг бичих царцаа намжил миний дотор амьдрал тэгэл тэр дүр хаагдахад дараагийн одоо төсөл рүү ороод тэгэл тэр миний дотор амьдрал хүсэл шаналал явдаг. Тэр гим зэм жүжигийн Раскольников бол бас тодорхой хэмжээнд дутуугийн комплекстэй оюун санаанд төлөвшөөгүй хүүхэд байхгүй. Тэр хүний сонголтын асуудал бас л тухайн мөчид тэр хүүхдийн амьдрал тохиолж байгаа асуудал байна шүү дээ. Тэгэхээр тайз болоод үгийн урлаг бол нөгөө дүрээ ялгадаггүй. Туслах болоод муу дүр гэж байдаггүй.
Энэ альчуурыг чи хаанаас авсан? Энэ миний ээж альчуур. Шивч минь тапас. Одоо харахгүй хааны ордод очих цаг боллоо. Гэхдээ алдаагаар амжиж ухаарах боломж амтэн үгэн айхан ёстой. Яцгаан. Оросын найруулагч Никита Калмиков гэж залуутай би Мэрхийг үнж гээд нөгөө домгийг нь шүлгэлсэн жүжиг болгож утсан байхгүй. Тэгэхэд бас би мэдэрчээсэн. Энэ юу н басалтхан байна да. Хүүхдийн жүжиг байх тусмаа илүү хэцүү юм байна да. Дизайнерууд ч гэсэн хэлэх бах. Театр ингээд нэг харж байхад нэг 10-аас 20 жилд үндэсний хүүхдийн жүжигт нэг ач холбогдол өгдөн шиг байна. 80-ад онд бол хөвгөлтэй хүүгийн үлгэр гээд том жүжиг тавигдчихсан. Тэр бол 80-ад оны сүүлээр тавигдаад 90-ад он хүртэл тавигдсан жүжиг байхгүй. Дараа нь одоо төвшин найруулагч бас нэлээд олон жүжиг тавьсан. Болд Тэмүүжин гэж үндэсний жүжиг одоо болд найруулагч тавьсан 2000-ад оны ихээр. За тэгчээд одоо 2017 онд Царцаа намжилтыг үндэсний жүжиг хийсэн байхгүй. Тэгээд бид нар 10 жилийн дараа сэргээж байгаа юм. Энэ нэг юм театр урын сангийн бодлого ой санамж гэдэг тал дээрээ үндэснийхээ түүх зохиолыг ингээд татаж авчирдаг юм бодлого юм байгаа шүү. Норвегийн намтрыг бас тавьчихсан. Тэгээ Норвегийн намтрыг төвшин найруулагч 10 тавьсан тийм. Маш олон уран бүтээлч нар ажиллаж байгаа те. Яг энэ жүжигийн тухайд гэвэл за бараг 4-5 дуу дунд нь багтаж орж байгаа те. Хөгжмийн зохиолчийн тухай таваас танилцуулахгүй юу? Технологийн шийдлгээд бас ярьж байсан те. Энийг бас дэлгэрүүлээд яриад. Манай Жамсран Жавгаан хүү Баттул гээд манай соёл урлагийн их сургуулийн төгсөгч хөгжмийн зохиолч Баттул ажиллаж байгаа. За мөн 2017 онд бид нартай хамтарч ажиллаж исэн соёлын тэргүүний ажилтан Цацрал гээд хөгжмийн зохиолч маань ингээд байгаа. Хөгжмийн зохиолчийн хамгийн аимшигтай зовоос нэг жишээгээ ярихад нэг дуу өгчөөд 3 өөр ая бичиж өг гэж шаардлага тавьсан гэдэг шиг бадаг өөр болгох ч юм уу те. Ингээд нэг өөр энийн ийм залтайгаар те энийг гуйсан гэл ингээд сэдвүүд нь өөр. Тэгэхээр нөгөө маань нэг тийм хэцүү хүн даалгавруудыг өгөөл явж байгаа. Би яг бас нэлээ хідэн одоо хүүхдийн жүжигийг ер нь тавьж исэн. Ер нь анх одоо театрын урлагт одоо өөрийгөө таниулах те би ийм уран бүтээлч байдаг гэдгээ таниулах алхам маань бол одоо 2005 онд Усын дагна гэдэг жүжигээр эхэлсэн. Тэгээд их олон хүүхдийн жүжиг хийсэн л дээ. Тэгээ бас эн чинь бас тодорхой цаг хугацаанд ирэхээр туршлагаждаг юм байна. Тэгээд хүүхд маань ерөөсөө ингээл жүжиг эхлэхэд л гэрэл харанхуудлахад л хүүхдүүд бүгд ингээд заалдр хүүхдэд орилдог байхгүй юу. Тэр нь нөх ингээд учраа мэдгүй орилж байгаа даа биш. Зүгээр л тэд нар ингэж орилмоор санагдсандаа орилддог байхгүй юу. Ингээд юугаар гаргаж ингээд ингээд тэр ингээд доторхом гараад тэгээ нэг хөөрөөд ч юм уу те. Яг тэгвэл тэд нар бодохгүйгээр үйлдэлийг хийдэг үе нөхгүй юу. Яг ус бол ус л байна. Одоо нар бол нар л байх хэвээр. Гэхдээ тэр нар жинхэнэ бичмэг зүгээр ядаж ингээд өөрсдийнх нь нөгөө зурдаг шиг нарч байвал тэгэл тэрийг нар гэж авна. Үхээс наргүй ээжиж нар мандлаа гэд тусч байгааг гэрэл рүү ярих юм. Энд чинь гэрэл л нь штэ гэж ярьдаг байхгүй юу. Тэгээд тэр хүүхдүүд тэр мэдрэмжээ насан туршдаа хадгалж үлдээд энэ нь тэр хүүхдүүдийг магадгүй жоохон ч ихсэн алдахт нь жоохон ч ихсэн онохт нь тодорхой хэмжээгээр нөлөөлөд энэ соёлтой зөв хүн болж төлөвшөгтөн л хүүхд болох багаасаа гэдэг тэгээ хүн болох багаасаа хөлөг болох унганаасаа гэдэг шиг ингэж нөлөөлөх юм бол бид бүхний одоо чин сэтгэлийн гол зорилго л тэр дээ. Бас нэг сонинд болгоход манай Тэнгэрийн хүү жүжиг маань бас 2026 оны 9 сарын 4-5-нд Оросын албаны улсын Санкт-Петербург хотын Александринский театр буюу одоо 270 жилийн түүхтэй Оросын одоо жүжигчид, найруулагчид өөрөө тэр театр жүжигээ тавьж үзээгүй одоо тийм нэр хүндтэй маш том театрт Тэнгэрийн хүү жүжигээрээ Александринский фестивалийг нэх урилга авсан. Энэ бол Монголын арт түмний хувьд үзэгчдийн хувьд бас нэр төрийн хэрэг. Тийм баяртай мэдээг бас дуулгая. За маш их баярлалаа. Та бүхний уран бүтээлийн ажил үйлсэд нь их амжилтыг хүсье. Баярлалаа. Манай жүжигийг хүрэлцэн ирж үзээрэй. Үзэгчдээ өнөөдрийн соёл эрдэнэ хөтөлбөрөөрөө бид үзэгч та бүхний харах хүнсгийг нээж, гоо зүүн мэдрэмжийг хөглөх үүднээс театрын урлаг тэр тусмаа урлагийн дундаас энэ театр тэлж жүжиг гэдэг өөрөө ямар онцлогтой юм бэ гэдгийг онцлон та бүхэндээ хүргэхийг зорилоо. Урлагаар дамжуулж маш олон мэдээллийг авч болдог, мөн гоо зүүн харах хүнсгөө ч гэсэн тэлж байдаг учраас та бүхэн соёл эрдэнэ нэвтрүүлэгт хамт байдагт баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя үзэгчдээ. Баяртай.